Өнөр хоёр дарга энэ асуудал дээр ер нь засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас энэ төлөвлөлт, тайлагналт, энэ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг нэг олгох тал дээр одоо ямар арга хэмжээ авах вэ цаашид? Одоо өнгөрсөн жил ч гэсэн яг энэ асуудал ингээл төлөвлөж байгаа нь бас одоо учир дутагдaltaй байна. Гүйцэтгэл хийгээд үр дүн гараад тайлгнаж байгаа нь бас учир дутагдaltaй. Төлөвлөгөө гүйцэтгэл хоёрыг харьцуулаад үзэхэд ер нь баг 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж гин. Тэгэхээр төлөвлөлтөө их буруу хийж гин гэдэг асуудал байнга л хөндөгдөд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ удаагийн одоо энэ үндсэн чиглэл хэлэлцэх, тайлан хэлэлцэж байгаа үе дээр ямар чиглэл өгөх юм? Цаашдаа дараа жил одоо ахад ийм нөхцөлд автагдахгүй байх тал дээр яаж анхаарах юм? Энэ дээр одоо танай газрын зүгээс ямар байр суурьтай нэг мэдээлэл өгөөдгий тийм ээ. Ажлын хэсгийн 11 дүр өгч. За, улсын хурлын даргын асуултанд хариулъя. Ер нь бол манай газар бол үнэлэхдээ 20 оны засгийн газар 206 дугаар тогтоолоор болсон журмын дагуу үнэлдэг. Ингэж үнэлэхийн тулд салбарын яамд өөрсдөө жилийн тайланг нотлох баримтын хамт захимаар ирүүлээд энэ дээр нэг аргачлалын дагуу үнэлдэг. Гэхдээ яг амар улсын дарга хэлж байгаа шиг энэ үнэлж байгаа аргачлал шалгуур нь бол болохгүй байгаа маа. Хоорондоо зөрүүтэй байдаг. Эдийн засгийн хөгжлийн яам яаж төлөвлөж байгааг сангийн яам бусад яам харах боломжгүй. Сангийн яамны хэрхэн төсвөлж байгааг бодлогыг нь бусад нь мэдэх боломжгүй уялдаагүй явж ирсэн. Тийм ч бас засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 3 цогц журмын төслийг босруулад засгийн газрын хуралдаанд бол батлуулсан. Тэгээ одоо энэ журмууд бол хараахан албачиж амжаагүй. Удахгүй албачаад энэ оны 5 дугаар сарын 1-ээс эхлээд 40 төгөлдөр мөрдөгднө. Энэ журам батлагдсантай холбоотой бид нар бүх яамд энэ тайлан гаргадаг, үнэлгээ хийлгдэг төрийн захиргааны байгууллагуудад нэгдсэн аргачлалтай холбоотой мэдээлэл өгнө. Ер нь бол энэ журам батлагдахаас өмнө бид нар бүх шатны яамд аймаг нийслэлийн засгийн хам газарт бол журмын дагуу сургалтууд бол хийсэн байж байгаа. Тэгээд энэ 3 журам гарсны дараа л таны хэлээд байгаа үр дүнтэй төсвөлдөг, төлөвлөдөг энэний гүйцэтгэлийг нь хяндаг энэ ямар бол Монгол улс бол ахис төвшил гарна гэж харж байгаа. За бас нэг юм бол хуулийн нэг догдол байгаа да. Улсын нөгөө төлөвлөлтийн тухай хууль дээр бол 5 жилээр гээд урт хугацааны бодлогын баримтыг үнэлнэ гэсэн ирнэ. Улсын хурлын хяналт шалгалтын тухай дээр 10 жил ч гэдэг юм. Ингээд хуулиудын бас зарим нэг тайлан сонсохтой, хэлцэгтэй холбоотой цаглбарын зөрүү байгаа. Энэ дээр бол бас шаардлагатай хууль тогтоомжийг бас боловсруулад улсын хурлаар нэн дээр бас батлуулах шаардлагатай байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ 3 журам ямар ч хэрэгжээд ирэх юм бол таны яриад байгаа асуудлууд эргэжил бол бас хүндрэл үүсэх бах нөхцөл рүү явнаа. Нөгөө ДМ гэж яриад байгаа үр дүнтэй төсвөлдөг, төлөвлөдөг, тайлгнадаг тогтолцоог бол засгийн газар бол хийх болцоотой гэж харж байгаа. Одооны байгаа 206 дугаар журам буюу үнэлж байгаа журмаар бол энийг хийх ямар ч болцоо байхгүй. Мөн үндэсний аудитын газар энэ журмын дагуу үнэлдэг. Мөн бас энэ журмыг албасны дараас эргэжил бол үндэсний аудитын газар энэ шинэ 3 журмын дагуу нотлох баримтан дээр суурилаад бас үнэлдэг байдлаар тайланг оруулж ирнэ гэж ойлгож байгаа. За баярлалаа. Энэ аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй холбогдуулж хариуцлагын асуудлыг ер нь засгийн газрын түвшинд яаж авч хэрэгжүүлэх юм бэ? Сая аудитын байгууллага бол бид бол хуулиар олгогдсон чиг үүргийнхаа хүрээнд үнэлэлт дүгнэлтийг өгж ийн. Тэгэхээр захиргааны хариуцлагын асуудлуудыг ярих шаардлага байна гэдэг асуудлыг хөндөж байгаа шүү дээ. Энэ бас л жил болгон л хөндөгдөд байгаа асуудал. Энэ дээр учрал сайд хариулах уу? Хэрэгжлэх газрын дарга. Засгийн газар дээр энэ хяналт хэрэгжүүлэх чиглэлээр үнэлгээний аргачлалаа бол баталсан байгаа. Тэгэхээр тэр үнэлгээний аргачлалын дагуу төрийн байгууллагууд бол өөр өөрсдөө яг тэр аргачлалынхаа дагуу одоо үнэлгээгээ хийж байгаа. Тэгээд үнэлгээгээрээ одоо тэр нөгөө хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс тухайн өөрийгөө үнэлсэн тэр тухайн төрийн байгууллагын үнэлгээ нь тэр аргачлалын дагуу зөв байна уу гэдэг дээр дахиад үнэлгээ өгдөг. Үүн дээр нь үндэсний аудитын байгууллага төрийн одоо хяналт шалгалтын хуулийнхаа дагуу аудитын байгууллага хөндлөнгийн үнэлгээг өгч байгаа. Тэгэхээр эдгээр үнэлгээнүүдэд үндэслээд хариуцлага нооцох асуудлыг бол жил болго ярьдаг. Үүний дагуу бид нэгдсэн энэ үнэлгээнүүдийг засгийн газарт орж танилцуулаад холбогдох одоо арга хэмжээнүүдийг авнаа, хариуцлага тооцноо л гэдгийг хэлье.